бэлтгэл бүлэг, дүрслэх урлаг алчуураар тоглоё. Сайн байцгаана уу хүүхдүүдээ. Миний найз Бамбурууштай танилцаарай. Бид үргэлж хамтдаа авэж өглөөнөөс орой хүртэл маш олон зүйлийг хийж, туршиж, шинийг мэддэг. Өнөөдөр би түүнд өөртөө найзлахын бамбурууш хийж бэлгэлэхээр боллоо. Та нар ч гэсэн хамт хиймээр байна уу? Тэгвэл дараах зүйлсийг бэлдээрэй. Үүнд алчуур, нарийн болон бүдүүн ирзэн эсвэл үсний болт. Хамтдаа хийгээрэй. За, алчуураа тэнэлгэж байгаад нэг үзүүрээс нь нуглана. Мөн хоёр хажуу талаас нь хуйлж нуглав хаага. За, нэг талыг нь хуйлчлаа. Эргүүлж тавьж агаад энэ хуйлсан маань буцаад задрахгүй тулд ном юм уу нэг хүнд юмар дээр нь дараалж тавиарай. За, хоёр талаас нь хуйлдлаад яг голд нь тэнцүүлчлээ. Үүнийхээ дараа хоёр үзүүрийг тэнцүүлээд зургийг сайн анхааралтай хараарай. Голоор нь нэг мушгэж зургийг сайн анхааралтай хараад тэгээрэй. Мушгэж эргүүлнэ. За, үүнийгээ нэг гараараа сайн барьж байгаад жигэд хэмжээтэй болгож янзлнаа. Үүнийгээ бүдүүн ирзэнээрээ голоор нь шанхан шиг ирзэнтэй дэгнэ. Одоо эндээс бамбуушны маань хөл, гар, мөн толгой хэсэг нь харагдаж байна. Үүн дээрээ баруун болон зүүн дээд талын хэсгийг чимхэж аваад тусад нь ирзэнээр маш сайн бэхэлж өгнө. Ингээд бамбуушны маань чихэн бэлэн болчлоо шүү дээ. За, үүнийхээ дараа алчуурынхаа үрчгэр нуглаас бүх зүйлийг тэгшлээд маш сайн цэвэрхэн болгож өгөх нь. За, ирзэн сул байвуулна. Мөн давхар ирзэндэж эсвэл болдоор чангалж болох нэ. За, үүнийхээ дараа өөртөө байгаа тууз, бантаг янз бүрийг ашиглаад хөргөн эхлэж бас болох нэ. Ингээд бидний хийсэн бамбурууш маань бэлэн боллоо. Хамтдаа хийсэн хүүхдүүддээ баярлалаа. Баяртай.